Хэрмэн цавын өглөө, наран мандах, орой наран жаргах үеийн улаан ягаан өнгө нь бидний амьдралдаа үзэж байсан хамгийн үзэсгэлэнтэй дүр зураглал юм. Монголын урчуудын эвлийн гишүүн зураач тайван жаргал зургийн хэрэгслээ бариад судалбар хийхээр гарлаа. За ингэс хийгээд суучдаг юм уу? Өмнгийн сайхан говьр зураг авалтын баг зураач уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр ур ухааныг дүрс бичлэгтэн буулгаж харуулахыг зорилоо. Цавын тухай те энэ сайхан өндөр эрсдийн хан эднийг л тэгээ энэ ойрын үзэмж энэ л их гол чухлаад байгаа юм да. 30-60 хэмжээтэй. Тэгээд энэ говь тал руу орж явбал их зүгээр юм уу? Говь ч өөрөө өргөн удам цэлгэр гэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ ийм хөвтэй форматыг сонгож авч явсан. Бас нэг алсын юм хийх гэдэг юм үргэлжилсэн тийм тал байдаг учраас яг энэ талаараа бол энэ формат бол их боломжийн гэж хараад байгаа. Судалбар зураг хийж авчихад энэ бол нэг өдрийн хагас юм уу да нэг 3-4 цагийн л ажил байгаа. За тэгээд энэ цаашаага бүтээл болохын хувьд бол очиод том хэмжээндээр бүр томсгож хийгээд хэмжээ маань одоо ямар ч байж болно ер нь том талдаа л хийгдэнэ. Тэгээд том хийгдсэн бүтээл маань ерөнхийдөө нэг 7-оос 10 хоног моногт бол ер нь гарчандаа завагцаа нэг 70-150-тай 80-150-тай ч гэх юм уу иймэрхүү хэмжээнүүдийг бас сонгож байгаа. Ер нь бол нэг хийчгээд нөгөөдгөө бас эргэж харж тэр хэсэг зур бас байзнаа. Ер нь бол тэгээ нэг бүтээл маань бас зүгээр хийгдэх хугацаа нэг 7-10 хоног гэж байгаа боловч дундаа бас нэг завсар зай үзэж харж тэр тэмдэглэгээ бүх юмаа бас зохиомж энтрээ бас дахин харах энэ иймэрхүү ажлууд бас байдаг шүү. Зураг зурхат бол эхлээд одоо хар зураг рисункээ гаргана. Рисункээ гаргачаал тэгэл ерөнхийдөө таглана. Өнгө таглана гэж ярьж байгаа. Өнгөө таглачаал тэгэл ерөнхий нэг юу гараад ирдэг юм аач бас нэг суур тэнгүүтээ тэрийгээ бас нэг жаахан гүцэх маягтай энэ төр тэгж явуулах энэ төр тиймэрхүү болоод тэгэл дээрээсээ бас нэг хатж бариад энэ төр гэвэл бас нэг жаахан ажиллагаанууд хийгээл за тэгэл ерөнхийдөө болчихж байгаа юм да. Бүтээл бий болох 3-4 цагийг хэдхэн секундэд харуулж байгаа нь өнөөгийн техникийн дэвшил гэлт. Техникийн дэвшил болохоос биш чухам тийм чамар бүтэх уран бүтээл биш ажээ. Энэ хол замыг ирээдүйн шилэвэр бүтээлийн санаа дүрслэлэн олох гэж хичээж байгаа уран бүтээлчин олон жилийн туршлага хөдөлмөр юугаарч үнэлэгдэхгүй ажээ.
Тэгээ одоо ерөнхийдөө судалгаа руу байна ингээд дуусч байна. Ямар ч байсан өөрийнхөө бодсон сансныг ингээд хийгээд авчлаа өнгөөрөө. Одоо тэгэл энийгээ цаашдаа сайхан бүтээл болгоно доо. За өмнгийн сайхан говьор гэдэг бэлнээрт оролцлоо. Их сайхан байна. Зохион байгуулалт их сайхан. Үнэхээр 20 гаруй зураачд явлаа. Тэгээ бид нар ч бас өөрсдийн бүтээл болох юмнуудаа эндээс олж авлаа.